Сайн байцгаана уу? За ард болцсонгүй уучлаарай. Тэгээд үсээ тарьсан байгаа. Тэг ёо бит гураар айрын сайн сайхан юм зөндөөл байгаа. Хичээл сургуультай орцгосон юу вэ? Би баг хамгийн сүлд сарын өмнө л бичлэг хийсэн бах тий. Тэгээд ажил хичээл сургууль гэцгээгээл байж эн дөө. Тэгээд амьтад үржүүллээ гэж байхгүй. Хамстра нөгөө манайх ч нэг хоёр кавя усан гахай хоёр. Тэгээ хамстр одоо Монголынхаар юу гэдэг юм болоо ямар ч сан Монгол ас хамстра гэдэг хаа хоёрыг авсан байсан мэ нэр юм авснаа мэдгүй баахан үржлэг явуулаад тэгээд хичнээн ч зулцаг үлгээдэж ав 11 зулцаг үлгээдэж аваад тэг хүмүүс дургуулхийн нүргүүлээд нэг юм дуусгасан нэг тиймэрхүү санаачинтай. Тэгээ кавянуудаа буцаад бас найздаа буцаагаад өгсөн хитрхи хамтан бас стресстэй юм а завгүйгийн хажуугаар ингээл нөгөө дэлий чинь бас арчлан хоол ундын нүгэнд ингэн тэгнэ гэд тэгээд над дээр чинь бас үйлчлүүлэгч их ирдэг болохоор амьтдын үнэр танар маань бас айгүй хэцүү санагдаад тэгээд амьтдаа бүгдийг нь буцаага өгсөн. Дээрэс нь хүүхдүүдээ ч гэсэн ерөөхдөө бас хагцал үзэг за амир тийм тэгж ярхан чашин. Гэтэ ерөөхдөө ингээ нүуник бүх орчин зохицож сураг хөрхэн хайртай амьтан байж агаад байхгүй болгох ч юм уу тий юм болгон ингээд нүуник үргэлжийн нэгэн хэвэн байдгүй одоо хүн ч гэсэн амьтан ч гэсэн нэг л өдөр байхгүй болно. Тэгээ тэр мэрэнд бас мэддэг болог мэдрэг гэд тийм ерөөхдөө тиймэрхүү шийдвэр гаргаад тэгээ амьддаг өгсөн хэцүү байсан. Тэгээд одоо ч тэгэл нөгөө сонгос нөөс үрцэний хайлс алимны хайлс гэл нөгөө хоол ээж явахдаа нөгөө лунгийн хайлс мэсээ амьдтай өгсөөр байгаа бүр тэдрийг харахаа ойрлог тэрийг харахаар амьдтай боддог байхгүй. Тэгээд хэцүү тэгээд ямар ч юм одоо гайгүй болсон. Тэгээд ерөөхдөө тэгээ юм болгонд ерөн хүн болгоно байгаа орчиндоо юм болгонд нэг амархан дасан зохицоо сураад тэгээд ерөөхдөө юм болгонд ингээл хэцүү үеч байгаа сайхан үеч байгаа тэр болгондоо гой зохицоод байгаа амьдралтай байгаа үедээ дасан зохицоод амьдрах шиг сайхан юм алгоо. Тэр бас нэг айгу сурах чадвар юм байна гэдгийг мэдэж авсан. Тэгээ ерөнхийдөө хүнд нэг хамгийн нэг хүмүүст хүүхдүүдэд хамгийн сурах ёстой хоёр юмны нэг нь дэвчээртэй байх. Тэгээд ямар ч газар байгаа орчиндоо газраа дасан зохицох чадвартай байх. Тэгэл үргэлжийн нэг хэвэн биш ингээд янз янзын бартаа зам янз янзын юмыг даван туулж үзэх тийм чадвар сурах хэрэгтэй юм байна гэд мэдэрсэн. Одоо миний хувьд ч ихсэн одоо ингээл өчнөө оронд амьдарч үзэж гин. Тэгэхээр манай нэг хамаатны хичээдийн тэр ихч минь гэхэд л одоо ерөөс нь байгаа газараасаа хөдлөх дурггүй. Тэр мэтлээ ерөөхдөө нөгөө нэг тухлаг бүснээсээ хөдлөхгүй байж нэг тухлаг бүсэндээ ганцхан газар амьдраад байх бас тийм таатай жоох таатай л да. Гэхдээ тэдрийг бас ингээд өөрчилж явах хэрэгтэй юм байна гэдгийг бас аягүй ухаарч ойлгож мэдэж аваад байгаа. Тэгээ хүүхдүүдтэй өрн ямар ч үед ямар ч газар зохицон амьдраад муу талыг харахгүй аль нь сайн тал нь яавал болохоор гэхийг хараад амьдрч сураг гэж бодоод байгаа. Тэгэхгүй нөгөө муу юмын тоо хайгаал муу юмыг бодоол юу бодно тэр нь томорно. Тэгэл муу юм дээр нь төвлөрүүл аваад хэцүү муухай улмал муудаад улам муухай олоод энэ сайн юм дээр нь төвлөрөөд сайн сайхнаар бодоо явчих юм бол тэр нь бол томорно. Тэр нь илүү тэрэн дээр анхаарал төвлөрнө гэж тэр нь илүү томорно гэж сурахыг бас хичээж байгаа. Ер нь тэгээд юм болгоныг би амар мэддэг чаддаг мундаг зундаг биш. Тэгээд юм болгоныг зүгээр эхний ээлжинд сонсож аавн сурж аавн дараа нь сонсоод тэгээд тэрийг ингээд
амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээн дараа нь дадал олгоно гэх мэтлэн үе шатлалаар явдаг. Тэгээд юм болгоныг хамгийн гол нь бас мэдээд авах, мэдхийг эрмэлзлэх нь бас чухал. Тэгээд мэдсэн айна бас тэрийгэ хэрэгжүүлэх нь амьдралдаа хэрэгжүүлээд амьдралдаа дадал зуршил болгох нь чухал гэдгийг бас сүүлийн үед айгүйх мэдээд байгаа. Юм болгон хэрэгтэй болгоно сонсож мэдэж авч байгаа. Хамгийн гол нь тэр болгоныг бас айгүй гоё хэрэгжүүлж сурах нь чухал байна. Хэрэгжүүлэх гээд хичээгээд сайн гэдгийг мэдж байгаа мэднэ гэдэг бас чухал байна. Гэх мэтлэн юм болон нэг амарчсан сурах эрмэлзэлтэй байна гэдэг бас их чухал юм байна. Гэх мэтлэн зөндөө л олон гоё юм сурж авч байна. Хамгийн гол нь тэр болгоны амьдралтаа сайн хэрэгжүүлмээр. Тэгээ хэрэгжүүлэх гэж хичээж яваа. Тэгээд хүн болон надад муу тааллаа муу юм зөндөө чадахгүй юм зөндөө байгаа. Хүн болгонд чаддаг юмнууд чадахгүй юмнууд зөндөө байгаа. Чаддаг юмнууд дээр илүү анхаарал төвлөрүүлээд илүү чадахгүй юм бас ингээд чадахыг нөгөө суралцахыг хичээх нь бас чухал юм байна гэж мэдж авч байна. Тэгээ ерөнхийдөө л мэдж авч байгаа юм зөндөө байна. Тэгээ хэрэгжүүлэх ёстой юм зөндөө байна. Сурах ёстой юм зөндөө байна. Дадал олгох ёстой юм зөндөө байна. Тэгээ энэ мэтлэн ингээд гоё подкастууд зөндөө их сонсдог. Миний ажлын онцлогч юм бас айгу гоё бич нүуник сормосаа хийн. Тэгээ оройн цагаар өдөр юугээ фитнесээ амжуулна, сормосаа хийн, өглөөгөр ажиллаа хийн, ажил маань айгу гоё хийнэ. Тэгээ айгу гоё боломж нь ингээд подкаст тэгэл гоё номнуудад сонсох боломжтой. Зүгээр л сонсно бичин нөгөө видеог нь хараад байхгүй шүү дээ тийм. Тиймэрхүү боломжтой болохоор айгу гоё ажил мэргэжилтэй дуртай байгаа. Яг уу ингээл муухай гэж бодвол муухай штэ. Айл цэвэрлэнэ гэдэг чи ямар л сайхан байвал гэж айлаа цэвэрлэн. Тэгээд яг уу миний хувьд бас нэг гоё үеиг санагддаг. Хөвшин хүмүүс дээр ажилдаг. Дандаа 77-тэй, 76-тай, 74-тэй. За нэг айлна хэдлээ. За бас нэг 60 төгсөн хүмүүс байдаг. Тэгээ тэр хүмүүсээс бас айгүй гоё суралцахыг хичээдэг. Нэр нь ямар хүмүүс вэ гэдгийг бас ингээд анзаараад тэгээ тэр олгоныг ингээд гоё харьцуулаа. Тэгээд анзаараад ахнаа яг ижлэх настай хоёр найзаадаг байхгүй юу? Тэгсэн чинь нэг найз нь болохоор ингээд би хөвшин би ингээ хөшөрж байгаа хөшрөх өстө муухай гэл тэгэл миний тэр ч өвдөж जैन энэ ч өвдөж जैन гэл тэгдэг байхгүй юу. Тэгэл тэр нь ингээ тэр найз нь ингээ айгуу жоохон хөвшөндөө харагддаг. Ингээл юм бүхтгэрдөө харагддаг. Тэгэхэд нэг найз нь баг тэрнээс ихч одоо нэг гоё надтай айгуу гоё ярддаг али мэмэн ихч тэгсэн мөртлөө өөр амар тийм залуу өөрийнх нь сэтгэл санаа ерөөсөө би хөвшин гэж хизээч боддгоо хөвшин гэж хизээч ярьдггүй тэг амар гоё өдрөөр ярьдаг тэг би минь араас нь арах юм бол залуухан өмнөлтлэн гэж хармаар айгуу гоё би хаатай тэг ерөөсөө тийм илүү жимэн байхгүй хөдөлгөөн ямар сандал нөгөө шиф амжаад канки амжаад сая бэртээд гараа бэртээд сая юуны хагалгаанд гарын хагалгаанд орж исэн 77 настай. Тэгэхэд чинь тэгэл нөө эмчинч гайхаагүй нэрэ 77 настай хүн байж ингээд юм уу канки унжээдэг ингэж гимтчээдэг гэд тэгснээ асуу тэгээд хамаа айгу хөрхөн миний буруу биш байсан. Би өөрөө аль яа тийм л яасан мэлээ л да гэсэн нэг хүн ирээд мөрөгцөө. Тэгээд нөгөө нэг унгаагаа тий гараа гэмтээсэн. Гэтэл одоо тийм 77 настай хүн манай Монголын 77 настай хүмүүс ерөн ихэнх тийм 77 настай хүмүүс тиймэрхүү одоо ямар юм гэх юм бэ тий эрсдэлтэй спорт олны хийхгүй штэ тий. Тэгэхээр чин тийм тэгээд хөдөлгөөн айгуу гоё би одоо хөшөрхөөрөө ямар сандаа тэгдэг би тань шиг л хөвшөрнө. Хөвшин бас яг тань шиг баймаар гэл тэгдэг. Тэгээ айгуу хөрхөн тийм нэг гоё хүн байгаа. Тэгэл тэр үнээс их юм сурдаг тийм өөдрөг байх. Тэгээд өрн хөвшин байна гэж бодохгүй байх хэрэгтэй юм байна гэдгийг сурдаг. Тэгээл өрн чадах ч гэсэн юм дээр айгуу их тусалдаг. Надад гэхэд би нөгөө
одоо азтай дандаа азтай ер нь айгу азтай л энд ч одоо Нидерланд хэлээр ярих Нидерландд үгүй би чинь Бэлэг улсад тэгээд энэ за энэ нөө би хэлний талаар бааж ярьжсэн дээ гэхдээ яг ярьж юм Бэлэг улс Нидерланд, Франц, Англи, Герман гэд Герман хэл нь ганцхан жижигхэн тосгон ярьдаг. Тэгээд манай эндээс хол байдаг тосгон Германы юм залгаа байдаг тосгон тэр нь германаар ярьдаг. Тэгээ ерөөхдөө юм дөрвөн хэлтэй. Тэгээд яг Бэлэг хэл гэж байдгүй. Тэгээд энэ дөрвөн зоон ингээд дөрөөр хэлтэй. Тэгээд манайх гэхэд Нидерланд зоод нь байдаг. Тэгээ Нидерланд хэлээр ярьдаг гэсэн үг байхгүй юу? Тэгээд энэ Брюссел гээд хот нь Франц хэлээр ярьдаг. Гэвчлээ айгу төвхтэй нэг улс ээжж тийм 2 3 4 хэлтэй. Тэгээд ойлголцож. Тэгээ ерөөхдөө байгаа хүмүүс нь бүгдээрээ л юу Франц, Англи, Нидерланд хэлтэй яг герман хэлтэй хүмүүс дээр үеийн хүмүүсүүд нөгөө хөвшин хүмүүсүүд нь герман хэлтэй. Тэгээд айгу азтай би чин дандаа л германаараа ингээ ойлголцоод германаараа ярилцаа авчдаг. Тэгээ тэр имийг нь би ингээ германаар янз янзын бичиг баримтны асуудал, тоог, усны асуудлыг цахим ихээр аваад очичдаг. Тэгээд айгу хөргөө орчуулж өгдөг. Хэрэгтэй олгоцоор яриад гоё янзлаад өгчдөг аахгүй. Энэ мэтчлэн хөрхөн ингээл туслах юм дээрээ тусалдаг янз янзын захиа бичиж өгдөг. Тэгээд айгу гоё би ингээд тэгээд ер нь ингээл нэг юм сурцсан байхад тэр юм маань хизээч нөгөө манай аавын хэлдэг үг юмыг сурцсан юм чинь хинж болоож ахгүй гэдэг шиг тэгэл герман хэлийг хөрхий тэгэл сурж исэн ашиг тус хаач хэрэг болол хаач ашиглаа явж байгаа айгу азтай байгаа. Тэгээ хүүхдүүдээ ч гэсэн одоо аль хэлийн мартуулахгүй тулд тэгэл аль алиар нь яриулаад хичээж л явна. Монгол хэлээр айгүй хөрхөн уншдаг болцсон. Одоо нөгөө бичгийн үед нэг гоё бичмлэр бичих байхад дарамлаар хичээд тэгээ нэг надаас нөгөө гойх мөх юм гарвал ээжээ авцаар тоглож болохгүй гэдгийг амар хөрхөн монгол цаглаар бичиж өгч өгөөд баярлуулаа ээж яг тэгэхээр баярлна зөвшөөрнө гэсэн өөр нэг айгүй сайн мэддэг болчихоо. Тэр мэтлэн тэгэл хөрхөн ерөөхдөө хүүхдүүдээ ч гэсэн сурсан юмнуудыг мартуулахгүй тэгээд улам гой юмнууд сургахыг хичээж байгаа. Тэгээд хүмүүс ерөнхийдөө бас намайг л нэг мундаг зүндэг гэж бодоод хэрэггүй шүү. Та нарт яг адилхан та нар ч ихсэн мундаг та нарт чадах юм зөндөө байгаа. Яг уу миний чаддаг юм гэвэл одоо тэгэл яг уу чаддаг юм уу хүнд л харуулад л байгаа ах л да. Тийм. Тиймэрхүү. За тэгээ бас нэг гоё жоох тэ ярмаар санагдсан. Одоо жишээ нь одоо би ингээ өсөтэй харьцсан байхад надад бас зөндөө л их нөгөө юунууд ирэх байхгүй юм мухайн яг тарьсан урт нь гоё SMS чинь нөгөө тиймэрхүү юм зөндөө байна. Тэгэхээр миний бас боддог бас нэг юм би жишээ нь ингээл хүнд сормос хийж явахдаа хөөхийн яасан мухай сэвктэй хүн бэ хөөх яасан мухай хар одоо юу гэдэг хамран дээр нь батхтай юм бэ ч юм уу нүүр нь батхтай юм бэ те гих хүчлэн юмруусаа юмнуудыг анхаардаггүй харсан ч хараагүй юм шиг юусоо тэрийг ингээд цааш нь бодоол тэгдэггүй бахтай гэсэн юм бодохыг хүсдэггүй. Энэ бодол ухаан одоо толгойд чинь ингээл өөр чин хэрэгтэй бодох хэвээр юм зөндөө байхад хүний тэр үс ч юм уу хүний тэр батгах ч юм уу хүний тэр сэвк юусоо танд юусоо хамаагүй та өөрийнхөө юмнуудыг хараад өөрийнхөө юмыг сайн бодчихээ хүний тархитлагаа ч мемори чинь ингээд багтаамжтай зайтай байгаа тэр багтаамж зайч одоо дүүрчих юм бол хэрэггүй иймэрхүү шал өөрт чи амьдралт чи хэрэггүй иймэрхүү хүний арьс батг матг үс гэх мэтлэн шал дэмий юм бодчихснаас хэрэгтэй юмнуудыг толгоонд оруулаа хэрэгтэй юмнуудыг бодож байгаарэ гэж бас хүсмээр байна. Яс сүүлийн үед ингээл янз янзын хэрэггүй юмнууд бодол орж ирэнгүүт хаа гэл энэ миний надад хэрэгтэй юу энэ бодлыг бодох ямар юутэй ингээл газ зогсоогоод газ өөр юм хэрэгтэй юм бодохыг хичээдэг болсон. Тэгээ та нар мань ч гэсэн бас тиймэрхүү дадалтай тиймэрхүү юмыг бас хичээгээрээ оруулаарай гэж хэлмээрээ. Тэгээ минийхийг ерөөхдөө гоё дандаа ээж нараа за эмгтээчүүд үздэг байх гэж боддог хэдий ч амар хэрэгтэй хүмүүс үздэг юм байлээ. Ямар учраа юм мэдхгүй. Тэгээд яг хаад явандаас бас би бас эрэгтэй хүмүүст айгүй хэлмэр санагддаг юм. Одоо
аав нар бүгдээрээ аав нар болно, аав хүн тэг хүүхэн охтуудтай болно. Охтууд илүү их аавтай хайртай байдаг. Миний хувьд ч ихсэн өөрийгөө анзаарч яхад ч ихсэн гэхдээ аль алинд нь хайртай л та. Гэхдээ ерөнхийдөө охтууд ерөнхийдөө аавтай илүү хайртай байдаг. Миний охины хувьд ч ихсэн. Тэгэхээр аав нар маань одоо ингээд нүуник ээж нарт нь муухай хандаад одоо архиугаа агсан тавиад үчирхийллээ ч юм уу те загнаа зандраад тиймэрхүү байх юм бол ирээдүйд охин чи яг тийм л хүнтэй суу шүү. Тэгэхээр та өөрийнхөө зан авирыг охтуудынхаа хажууд, өрн гэр бүлийнхаа хажууд аль болох бариад ээж нарын хүндлээд, эмэгтэйчүүдөө хүндлээд тэгээд муухай зан авир гаргахгүй байхыг хичээгээрэй гэж хүсмээрэн. Тэгээд та өөрөө охиноо тийм хөөрхөн цэцэг цэврүү шиг сайхан охиноо тийм нэг хүний югдгэлээ гарын шүүс болгомооргүй байвал хүн тэгэж хүнд гомдоосон байлгамааргүй байж л хинч ямар ч аав тийм юм хүсэхгүй. Тэгтээ охин чинь нөгөө яг тийм хайртай болохоор яг л тийм хүнийг очиж сонгодог. Аав шиг хүнийг. Тэгэхээр аав нар минь та нар бас хичээгээд охиноо ямар хүнтэй суулгамаар байна, ямар гоё хантай болгомоор байна, яг тэрийг өөрөө үлгэр дуурайл олгож үзүүлж агаарэ гэж гуймаар байна. Хичээгээрэй гэж гуймаар байна. Тэгэхгүй бол яг л тэгдэм билээ. Миний хувьд ч гэсэн одоо бидний үеийн хүмүүстэй ихэнх дээр үед чинь бүгдээрээ л ихэнх айлууд л тиймэрхүү хүчрхийлэлтэй байдаг байсан санагддیں۔ Тэгээд манайх ч өрн бас тиймэрхүү айлсан. Тэгээд тиймэрхүү юмнуудыг энгийн юм шиг бодож хэрвээ би манай аав ээж хоёрт хэрэлддэггүй, зодтолдоггүй байсан бол би нэг удаа хэрэлдээд, нэг удаа алгадуулаад алгадуулаад тэгээд тэгсэн бол шууд салах байсан байх. Нөхрөөсөө тэгэхээр нөгөө ээж аав хоёр зодтолтол хэрүүл ам хийгээл тэгэл байж яхад нөгөө нэг том болсон байна. Тэгэл энэ энгийн юм байна гэж бодоол тэгэл нэг тийм тэгэл удаан хүчрхийлэлтэй амьдралд байсан гэж боддیں۔ Тэгэхэд манай авч тэгтээ ерөнхийдөө манай хүн одоо би манай өнгөл ярдیں۔ Талиач маань хичнээн бас тийм ууж иддэгч байсан. Гэр орондоо тийм янз янзын хүмүүсийг цуглуулад ууж идээдэггүй тийм хүн байсан. Тэр нь ч бас мундаг гоё байсан. Аав ээж нар манай аав ээж хоёрын хувьд ч гэсэн манай ээж чинь бас айгу гоё. Айгу гоё. Нөгөө би яг тийм ээж шиг адилхан одоо нэг баазтай. Ууж идэх тийм хүсэлгүй, тийм нарийн цингээ уух их шоудах тийм юутэй хүн биш. Тэгэхээр ээж хаа тэрийг бас дөрөөцөн. Тэгээд манай аав ээж ч гэсэн бас нэг тийм хүмүүс байгаагүй. Тэгээд саяхан болсон нэг явдлыг фэйсбүүкээс нэг юм сонссон чинь яг л ерөн одоо энд ч гэсэн ингээл яг юм ууж идэг шоудаг хүмүүс гэртээ янз бүрийн хүмүүсийг танихгүй янз бүрийн хүмүүсийг тэгэл цогтой шоуддаг. Тэгээ жоохон хүүхдүүд нь одоо жоохон хүүхдүүд тэгэл тиймэрхүү шоу цингээ наргаа уух идхий хажууд нь ууж идэл наргаал янз янзын хараал хийлээл тэгэл том хүмүүс чи юу эсийг ярах вэ? Тэр болгоныг тэгэхээр сонсоод яж ах чи энэ чи ингээл айлууд ч ер нь жижигхэн айлууд байдаг. Одоо тийм олон өрөө мөрөөтэй айл руу ховор штеп хүрхий. Тэгэл хүүхдүүд нь хажууд нь ингээл чихэн наалт болоод бүх ярьсан хэлсэн юмнуудын сонсоод хараал өрөөллийн сонсоод бүх үйлдэлийн хараал тэнд хүүхдэнд бөөлжөлийн хүүхд нэг юм тэнд ээж нь бөөлжөөл аав нь бөөлжөж хүнтэй хэрэлдээд муудалцаа ч юм уу тэр болгоныг ингээд хараад ч байгаа хүүхдүүд зөндөө байгаа. Тэгээ тэр болгонд одоо бас ингээл сэтгэл эмзэгэлдэг. Тэгээд ерөөхдөө бас аав ээж нэмрэн тэрийг бодолцоо тэр нэг хэргийг сонссны дараа бүр сэтгэл эмзэглээ нэр яг ийм явдал зөндөө байдаг штэ тэгээд айгу амар. За ингээд товчхон ярахад одоо юу одоо аав нэг найзтайгаа оюутныхаа найзтай ингээд уулзаад тэгээд тэр аав ээж гурав нь ингээд архитаад тэгээд аав нь бүр тасарч унаа согтоо ээж нь ч гэсэн төрүүлээд согтоод хүүхдтэйгээ өрөөндөө ороод унтцсан. Тэгсэн чинь нөгөө найз нь болохоор бас согтцсон. Тэгээд унтах гэжсэнаа 0 орсон чинь 0-ын найзууд унтлахны өрөөнд байд юм байна л да. Тэгээд эхнэр нь ингээд нүуник шалдан шахуу унтж байгааг нь харчаад
Тэгээд эхнэрийн хүчрхийлсэн маа айгүй амар. Тэгээд хүчрхийлж яваад гсэн байгаа. Тэгээ эхэндээ эхнэр нь нөхрөө байна гэж бодоод яасан чи сүлдээ нөхрөө биш байсныг мэдээд тэгээд яваад тэгээ тэр үедээ нөхөртөө хэлээгүй чимээгүй өнгөрцөн одоо найзтай ингээд модуулаа янз янз болгож явах гэ. Тэгээд тэр эмхтэй хүн одоо сэтгэлийн дарамттай болоод үлдчихэж байгаа штэ тий. Тэгсэн чинь дараа нь болохоор нөхөр нөгөөнийг одоо хол явж 2 3 хоногоор одоо 7 хоногоор нөгөө хол явж мовж ажиллаад одоо нөгөө уурхаа мурхад л ажилтдаг байсан юм шиг ба. Тэгээд тийш явж ажиллаад ажилсаа гурнууд их нэртэй нуцаараа пижамаас ингээ уучлахгүй гоцаар ирсэн юм уу да нөгөө яг тэрийг нь мэддэг болохоор гэрт нь нэг шил харагтаад яваад очсон гэсэн. Тэгээд уучлаарай би нөгөө чамаас ингээ уучлахгүй гэсэн юм аль дээр согтоод аюу муухай үйлдэл гаргасан байлээ гэж хэлээд тэгээд нөгөөдөг чинь бас л авчирсан архинаас нь эхнэр нь жоохон уугаад тэгээд нөгөө хүн бас уугаад ууж дуусгаад бас нэлээд согтчоод тэгээд нөгөө эхнэрийн жорлоо орох хойгоор нь хойноос нь дагаж ороод их бас үчирхийлсэн байгаа айгүй амар. Тэгээд тэрийн гарч ирэхэд нь 10 настай охин гэдэг чинь том хүүхэдтэй том охин хараад үгүй угаасаа ганцхан хүүхэдтэй тэр нь харчаад тэгээд хоёлаа амар сонирн байдалд орлоод нөгөө өнж яваад өгсөн. Тэгээд аваагийн эрэхт нь хоёлаа ажлаас нь эрэхт нь хоёлаа бүр нэг сонирн байдалтай болцсон байгаад тэгээд эхнэр нь хэлж чадахгүй байгаад бас л буруугаар ойлгуулчих үү дээ янз бүрийн болчих үү дээ гэл хөрхи санаа зовоол тэгж байгаа штэ тэгсэн чинь харан хүүхэд нь хилцсэн гэсэн. Тэгээд хүүхэд нэлээд тэгсэн чинь нөхөр нь хастай харин ухаантай сайн хүн байж таарсан байлээ. Тэгээд эхнэрээ ойлгоод нөгөө тавьшруулад тэгээд дараа нь жоохон их удахгүй найстайгаа уулзгээд уулзсан чинь найстайгаа уулзаад явж муугаад сусан чи өрөөсө тэр тухай ярихгүйсэн гэсэн. Тэгээд хоёлаа бааранд орж суугаад ууж тусаа гараад тэгээд чи надаа юм хэлэхгүй мүү гэж найзсаа тэгсэн чинь найз нь юу гэсэн чинь чи яагаад нүдэн бодлоод байгаа юм гээд тэгээд зохиод авсан гэсэн. Тэгсэн чинь нөгөө залуу нь одоо талигач алцаа одоо тэр талигач залуу нь нөгөө залуугаас арай жоохон битээсэн юм байна л да. Тэгсэн чинь төлөвж унаагаад тэгээд одоо дээр энэ Монголын нөгөө хашаа машинуудын жижиг хашаанууд юм хаа сүрдгөрөөд штэ тий тэрэн толгоогоороо унаад тэгээд нас орцсон юм байлээ. Тэгээд тэр эргэн ямар ч сан хэрэгээ нөгөө хүн хэрэг мэргээ үлээгээд баригдаад бүх юм болоод явагдаад өнгөрсөн байлээ. Тэгтээ тэр ингээ харамсалтай юм айгу амар. Одоо тэр сургамжаас ботход нөхөр нь ингээд нас орж байгаа. Эхнэр нь ингээд хүчрхийлүүлсэн 2 удаа хүчрхийлүүлсэн сэтгэлийн дарамтанд орж байгаа. Хүүхэд ч ихсэн тийм янз янз юм харсан сэтгэлийн дарамтанд орж байгаа. Тэгээ тэр гэр бүл ингээд сүрсэн байгаа аахгүй тий. Тэгэхээр иймэрхүү мэтлэн ингээл явдлуудыг сонсохоор бүр сэтгэл өвдөд идэг. Тэгээд ерөнхийдөө би бас янз янзын муу мэдээлэл муу юмнуудыг сонсохоос ерөнхийдөө ингээд татгалзахыг хичээдэг. Гэтэ яалтчгүй бас нөгөө сэтгэлийн одоо өвтэй болохын тулд ч юм уу тий ерөнхийдөө нэг жаахан ерөн сонсохыг нэг сонсохгүй байхыг хичээдیں۔ Тэгэхгүй бол би чинь нэг амар сонин тийм ямар хүн гэх юм дээ эмзэг гэх цаашаа яг тэр тоглоо ингээ бодоо санаа зовоол ингээл одоо ямар амар юм бэ одоо тиймэрхүү юмнууд гэл муухай ингээ санаа зовоо бодоол идэм би нэг тийм талын хүн. Тэгэхээр өөрөөхөдөө тийм болохоор янз янзын муу юмнуудыг сонсохгүй байхыг хичээдэг. За нэг тиймэрхүү хэрэг гарсан байлээ. Тэгэхээр 3 жилийн өмнө гэсэн энэ ч тэгээ би одоо тэр фэйсбүүкээс 2 3 хоногийн өмнө манай нэг гана коуч гэдэг манай хоол зүүж коуч гэдэг тэр манай групп дээр тавьсан байсан. Тэгээд энэ мэтлэн яг энд байгаа Европт байгаа хүмүүс рүү гадаадд угаасаа гадаадд байгаа хүмүүс хөөрхий их орондоо биш жижигхэн гэр оронтой. Тэгэл ажлын цагаараа хөтлөө ажиллажаал амралтын үеэрээ шоудаг тийм. Одоо ингээ гэр бүлтэй хүмүүс одоо тэгэл бас ингээл гэрийнхээ байнга биш гэсэн нэг хаяа шоудахтай хүүхдүүдийн хажууд ууж идэл суудаг. Одоо гэр бүл хүмүүс ч өөрөөхийдээ тэгээ яг ганц би хүмүүс бол гадуур дотор уудаг бахал та. Тэгэхээр одоо ээж аав нар минь жоохон болгоомжтой байгаарэ. Тэгээд
Ийм янз янзын юмнаас ер нь тэгэл хинд ч ер нь тэгэл итгэж найдах хэцүү. Ер нь тэгээ янз янзын архи уусан, согтруулгундаа хэрэгэлсэн хүмүүс ямар ч үйлдэл гарах магадaltaй. Тэгэхээр аль болох болгоомжтой, сэрэмжтэй байгаасай гэсэн үднээс юм ярьлаа. Жох муухай ямарчлаа. Уучлаарай. За тэгээд өөр юунд тавхаа яриа гэж бодлоо. Би өөрөөхдөө тэгээд айгүй хөрхөн сүүлийн үед миний юунд YouTube-д айгүй хүмүүс их хөрхөн нэмэгдэл нийлээ зайлвал би ч одоо тэгэл зайлвал миний ярианууд би ч нөө бичлэг хийхгүй жоохон юм нэг юу яагаад байгаа одоо ямар ч гэх юм дээ нэг жоохон тиймэрхүү зогсон байдалтай л байгаад байна. Тэгээд хөрхөн хүмүүс нэмэгдээд хахаар бас хөрхөө ирчүүч ороод хүн бас эрэхтэй ганц ч гэсэн юм ярьж чадж байгаа юм байна да. Эрэхтэй юм ярьж байгаа болоод хэрэгтэй болоод хүмүүс бас дагж байгаа ах та гэж бодоод бас урам зориг ороод бас хүмүүс ингээд нэмэгдээд байна. Би ч одоо бичлэгээ хийхгүй болохгүй нэгэл хөрхөө тэгж бодогдол бас орж ирээд дээ штэ. Тэгээ хөрхөн бас комментууд бас орж ирдэг. Тийм. За өөр юуны талаар ярина гэж бодчихлаа. За тэгээд миний өөрөхдөө ярьдаг юмуд нэг хүний бодлоос санаа зовхгүй тэгээд хүмүүсүүдэд за тэгээд хариглын арай орж ирэлдэг. Манай хоёр хүүхдээ найраад утас таблетыг үзүүлээд бичлэгээ хийжтэй. Тийхгүй бол ингээл орой суугаад хийн гэхээр нөгөө найрандаа харамлал тэгэл орой нэг ингээл будаж чонготал суугаал нөгөөдхөө арилгах гэж ятрах. Нөгөө буддгүй хүн чинь ярил нэг жон будаж матахаараа буцаад арилгах гэж ятрах. Өдрө болгон будаж буддаг хүмүүс ямар ч гоё яаж тэгээд яваад тийм. Гэхдээ Монголын нөхцөлд бол бас бутгүй бол алахгүй. Тэгээ нөгөө шороод тоос бохор орчим ингээд энд ч одоо тэгэл гоё чиглэгдөө тэгээд нэг тийм шороо тос байгаад идэггүй болохоор нэг нарны тос төрхөөл тэгэл одоо ингээл сармусаа хийлгчээр амар сармусаа хийлгчээл явж хахад тэгэл нэг амар алчтай штэ. Би ч нэрээ сармусны талаар тэгж аваад айгаа гоё бичлэг оруулна. Сармус Монголын хүүхнүүд чинь тэгтээ дандаа сармусаа хийлгдэг тий. Тэгээд энд ч ихсээ одоо хүмүүс хөрхэн хийлгдэг болоод байгаа. Яг өөртөө анхаарал тавьдаг ядаж ингээл өөртөө гоё харагдах чинь гоё штэ тий. Тэгээ би нэг жоохон сармусаа хийлгээл тэгэл хонс унсаа хийлгээл юмсан чинь хүмүүс чинь найз залуутай болцсон юм уу? Найз залуутай болцсон юм гэхийн. Гэхдээ найз залуутай болохоор хөөрхөн болох хэвээр юм уу? Найз залуутай болохоор гоё яах хэвээр юм уу? Өөртөө гоё харагдаад өөрийгөө талент харахаар чинь кайфтай гоё штэ. Тэгээд бас тэгж хэлмэр санагдтiin. Тэгээ би бас ингэжсэн маа нэг толгойгоо боосон бадаг найз зөвхөн бидгээс ахгүй юм манай хэлний курсын найз зөвхөн тэгээд хоёрчаас хөрхөн герман дахта олон жил найзлсан юм. Тэр минь бас нэг хүчрхийлдэг гэр бүлтэй байжгаад 3 хүүхэдтэй. Тэгээ тэдний нөхөр нь бүр айгүй амар арх марх уудаггүй. Тэгсэн мөртлөө амуух ингээд зодон шөнөдөд идэг. Тэгээд 2 том охноос зодон шөнөдөд идэг. Тэгээ ганцхан хүүтэй жижигхэн хүү навуугаасаа жоох юм дөө 3 мөрөн настай салсан юм шиг лээ. Тэгээ тийм жоох хүүхдийг ч юм хүндэн зотхоо. Тэгээ октод арцадаа технэрээ зодоо тий нөгөө германт чанга байсан болохоор тэгээ салсан байхгүй. Тэгээд бит хоёр чинь тэр чин надаас төрүүлээ салсан юм уу? Тэгэл би яаж ийм олон жил ганцаараа яваад идэг байна мэнэ гэл тэгдэгээс ахгүй. Тэг яаж ингээл тэг нөгөө толгойгоо боодог хүүхнүүд чинь одоо тийм хүүхнүүд чинь бас амар ус суртахуунтай айгу тийм хүмүүстэй найзлах юу ч шашин ч амар чанга. Тэгээ тэрэндээ ч бас тэгдэм бахан тэгээ ерөөхдөө тийм юуны амьдралгүй яаж болоод идэг байна мэнэ гэж боддог байсан чи одоо өөрөөсөө өчнөн жил бас тиймэрхүү юу амьдрал байхгүй болол энэ да тийм тэгэхээр би нэг бас бичлэг хийж маа штэ тий нөгөө нэг яаж тэр амьдралаа зохицуулдаг вэ тий тэрийг олж үзээл миний сувгтай гашаа заавч үзээрэй за яаж зохицуултыг биднэр авал гэдэг.
За тэгээд тэгж боддог гэсэн чи одоо ч өөрөө бас яг тийм болж байна. Тэгээд угаасаа тэгэл нэг ч амар яарахгүй байна. Тэгээд охин хөвгтэй болохоор бас янз янзын сайн муу таарчвал бас яг ч юм бэлээ гэлээгаад байх юм. Ер нь юмнаас л санаа зовоо. Тэгээд нэг яахгүй байна дөө. Тэгээд зам яндар гараад ирвэл тэгэл болно үсттэй. Тэгээ бас заримдаа ч бас бодох юм дөө бүх юм ганцаараа харж бас л шантрах үе байх юм дөө. Одоо яах вэ? Ганцаараа байлаа, шантралаа гэ яах вэ? Тэгээд хэцүү юм дээрээ төвлөрөхгүй байхыг хичээгээл өөдрөг сайхан болж гин болондоо болно гэл явж гин дөө. Тэгээд муухай хэцүү юм тоочвол бас зөндөө л штэ. Одоо хаяа тэгэл тэр болгон дээрээ төвлөрөхгүй гоёор бодоод гоё мөрөөдлөө бодоод одоо миний мөрөөдлийн самбар харагдахгүй юм тий мөрөөдлийн самбартай тэр мөрөөдлийн самбар дээрх гоё юмнуудаа төсөөлөөд одоо нөгөө нэг татах хүч мөчийг бас нэг гоё юм бодоод гоё мөрөөдөөд гоё одоо тэр юм ингээ болж байгаа юм шиг одоо яана гэдэг лээ болцсон юм шиг амар гоё төсөөлж сурмаар байгаа. Тэгээд бясалгалыг бүр бас айгүй гоё хийж сурмаар байгаа. Өөрийнхөө хэмжээнд нэг жижигэн жохоо юм яах вэ? Тэгэл төвлөрөөд сухыг хичээдэг. Тэгээд суурах юм их байна. Хэрэгжүүлэх юм их байна. Тэгэхэд болондоо болно тий. Тэгээд цаг заваа наагчадаас ер нь хүний нүдэнд ол тэгэл ямар их юм амжуулт ингээл тэгэл миний хувьд бол би амжуулж чадахгүй бүр илүү юм их хүсэл байгаа. Тэгээд тэр болгоны амжуулж чадахгүй те заримдаа нервтэг тэгээд заримдаа ч бол тэгээ ерөн хүн ондоо тэгээд байгаа орчиндөө байгаа юмдөө зогцоод миний хувьд бол азтай ажил дээрээ ажиллаа өглөөгөр хийчихэж гин ажил дээрээ подкастууд сонсож гин номууд сонсож гин тэгээд ажлаа тараад ирэхэд гоё яг боломжийн хүүхдүүд хичээлээсээ тарах болоогүй цаг байдаг. Газ фитнесээ амжуулж гин эсвэл сормоос ээж гин. Одоо тэгээд нөгөө нэг би чинь Монголд 19 онд явахдаа сэлэг курс сурна гэж сэлгээд сурах гад тэгээд явсан 10 удаагийн хичээл хэдэн 100 мянга хичээлээ да. Ямар ч сураад тэгсэн чинь нөгөө нэг ирээл угаасаа нэг корона гарцсан. Тэгээ басин бүх юм хаалтай. Тэгээ нөгөө нэг дадлагчиж чааш нь яа чадахгүй байсаар тэгээд тэр сэлсэн курс дашин шоолсон. Тэгээ сая бас тийм курс явах боломж гарч ирээд 100 нөгөө ийм курс мөрс байгаа гэхээр нь газ бүтгүүлсэн. Тэгээд одоо тийм 3 сар 7 хоногт ганцхан явж байгаа курст явж байгаа сэлж сурах гад хичээж байгаа. Манай энд чинь нөгөө ус ихтэй далайн ихтэй газар чи одоо бас сэлээс сурчвал юу ч болоо байлээ. Тэгээ хүүхдүүдтэй ядаж ингээл басин орохоо чинь би чинь нэг босго гахаа шиг тэгэл басин сууж идэг байхгүй юу. Тэгсэн чи одоо бол өстөн нэрэ хоёр хүүхдтэйгээ зэрэгцээл тоглоал нөгөө хоёроо чи за ээж нэг жоохон тасгалаа хийгээд сурснаа нэг жоохон батжуулаадахыг гээл нөгөө хоёроо чин гуугаал цогтаа тоглох үедээ тоглоал нөгөө хоёр зайж нэг жоохон дадлагаа хийгээл одоо юу тэгээ суухгүй болцсон ба ямар ч хэсэн л нэг уснаас айхаа айцсан гайгүй болцсон би чинь нүрээч усан дүр чаддггүйсэн ахгүй юу айгаа дүр чаддггүйсэн чи одоо дүр чадчихээн ямар чсэн 12 сар хүртэл яваа тэгээд тэр болтол ядчил нэг хөдлөд ээж чадхаар л болох юм шүү дээ. Тэгээд айгу хөргөн бас олон дандаа гадаад хүмүүс сурч илээ. Гэх мэдчлэн бас нэг юм сурах гэж хичээж байгаа. Хэлний курсээ одоохондоо нэг төвшинг давцсан. Тэгээд дараагийн төвшөндөө бүртгүүлж амжаагүй. Одоо нэг сараас 12 сард сэлэг курс дуусахаар нэг сараас хэлний курстэй явна гэж бодож байгаа. Гэх мэдчлэн бодсон, сансан, хүссэн юм их байна өө. За өөр юуны талаар ярина гэж бодлоо. Тэгээд сүүлийн үед бас нөгөө хэрэгжүүлэх гээд бас сурцсан, сонсцсон, мэдцэн юм маань ингээд юу байна. Хүн болгоныг нөгөө байгаагаар нь хүлээж аваад байгаагаар нь л яг л за одоо жишээ нь хүүгээ миний хүүч яг ийм зантай, миний хүүч яг л аавшиг зантай. Тэгээ миний хүүч яг ийм зантай, сайн таламж
их байгаа, муу тал нь их байгаа. Тэгээ энэ болох нь яг муу нэг засаж болохоор зангууд энэ бол нөхөө энийг ингээд ингэжүүл болох гэдэг юм гэх мэтлээ хэлэн. Тэгээд бүр боломгүй хэцүү юмыг бол байгаагаар нь хүлээж авахыг хичээж байгаа хоёр хүүхдээ. Тэгээ хүмүүс их ч ихсэн байгаагаар нь за энэ хүн угийн юм хүн байна. За ууралж нэрвдэх юм бол за би нүвтцэн ч байгаа юм болов эсвэл гэр бүлд нь асуудал гарцсан ч байгаа юм билүү гэд гих мэтчлэн хэцүү үе байгаах тэгээд ингэж байгаа хүн аж аргалтай үедээ ингэж аашлахгүй юм муухай зан гарахгүй гих мэтчлэн хүлээж авахыг бодож байгаа тэгэж боддог болъё гэж хичээж байгаа. Тийм талаар бас ярмаар байсан. За манай хоёр хүүхдээ яаж байна? За тэгээд тэг бас надад дөрөв бас нөгөө дургүй хүмүүс байт юм шиг байлээ. Нөгөө хүмүүс молдог гэж сонсчод бүш идэд юу гэж молд юм бол сони юм аа гэд тэг би нэг амар юу гэж молж гин гэж асуухаас санаа зовоод юу сонин одоо нийлээ үгүй санагдаад тэгээд асууч чадаагаа тийм үү тэгээд өөр ингээ бацаахгүй наа хүн яа юу гэж молд юм бол гэхгээл бодсон чи ерөөхдөө хүн ер нь нөгөө нэг хүнийг чадахгүй юм хийгээд ахаар молд окей одоо би бол ингэж бодсон надад жоохон уух дуртай шоодох дуртай хүмүүс дурггүй яа гэвэл би ууж чаддгүй шоодож чаддгүй би гарыг гэх болгонд нь гарч чаддгүй би хүн ерөөхдөө нөгөө нэг одоо дэмий юм цаг өрхийг хүсдэггүй тэгээд хэрвээ ингээл ингэж гараа тэгж гараа тэхүү инкүү гэх юм бол яг ерөн номер 1 тэгээд хүүхдүүдээ бодно арай ингээ орхиод арай болгон ч юм уу байнга орхиж гарч чадахгүй тхийгч хүсэхгүй хаяа нэг сар нэгмиг болдоо яа гэхүү те тэгэхээр чи манаахан чи ерөнхийдөө 7 нэг болгон шоуддаг ууцхаадаг шалтдаг уух шалтдаг бол олддггүй тэгэхээр нөгөө нэг уух дуртай хүмүүс надад дургүй байгаах тэгээ нөгөө одоо олон юм нөгөө одоо би миний нэг хүмүүст нэг юу яадаг юм нөр хүүхдүүддээ сайн анхаарал тавьж чаддаг гэд би үнэнхээр чадахыг ч хүсдэг хүүхдүүдээ номер 1 боддог тэгээд хүүхдүүдээ анхаарал тавьж чадахгүй байгаа хүмүүс юм болгон дасгал хийж чадахгүй байгаа юм болгоно амжуулж чадахгүй байгаа хүмүүс дургүй байгаах гэж бодод тэгэхээр үнэнхээр хүнд ингээд нөгөө нэг атарках дургүй байх биш зүгээр тэр хүн яагаад чадаад байна тэр хүн юу хийгээд юу сураад яагаад юу сонсож мэдээд ингэж юм болгоныг амжуулаад байна гэдгийг сурах хэрэгтэй юм болоо гэж бодог. Би одоо жишээ нь одоо атархдаг хүн би өөр нэг атархдаг юм болоо. Мэдгүй хүн ер нь тэгээд атархал хөдлөөд ах юм бол дургу хүрээд ах юм бол юун дургу хүрээд байгаагаа мэдж аваад тэгээд тэрийгээ сурахыг хичээвэл зүгээр юм болоо гэж атсан. Тэгээд надад дургүй байгаа хүмүүс ерөөхдөө за нөгөөс нэг сайхан нээлээд хүмүүс муулчиж чаддаггүй. Тэгээ нэг сайхан уугаа чавуудаад алингатаад дэлгээ илүү тутам юм ярьж чадахгүй болохоор тийм болохоор л муулдаг болоо гэж бодоод байгаа юм би тэгээд наваад юу ч болдог бол гайхаал ямар сэнда муулж исэн гэсэн хүний яг нэрэн хэлж байгаа юм дээ яг юу гэж болж байгааг нь бол хэлэхгүй лээ дээ би ч нэг лавшруулж асуусан. Тэгээд нэг тиймэрхүү юм байд юм байна. Тэгт юм байна. Намайг хүмүүс бас байна. Гэхдээ ер нь тэгтээ хүнд заяа. Хүнийг ер нь нөгөө муулахаа өрөөл хүмүүс сайн юм хийсэн ч муулна, муу юм хийсэн ч муулна. Тэгээд өрөөсөө муулах дуртай хүмүүстэй л муулах шалтгаан мундахгүй, муулах үг мундахгүй. Тэгээд муулах одоо гогцоо юу гэдэг тийм гоо шалтгаан. Энд муулах юм өрөөсөө мундахгүй хаа тий. Тэгж боддیں۔ Тэгээ би болохоор хүн муулах дурггүй. Тэгээд хүн муулалцаж чаддаггүй. Сайхан муулалцгаар гоё яадаг байлгүй. Тэгээ муулалцаж зуулцдаггүй болохоор бас дурггүй байдаг ах гэж бодсон. За иймэрхүү юм хэлсэн гинэ хэлхийг хүсэж байсан. За тэгээ нөө YouTube-ийн талаар бас ярмаар санагдчихсан. YouTube-ыг би чинь одоо ерөнхийдөө 20 оноос эхлүүлсэн.
Тэгээд яг ихний ээлжинд болохоор хөрхөн хүүхдүүдийнхаа гоё одоо миний YouTube-ийн ихний бичлэгүүд манай хоёр хүүхдийн хөрхөн жоохны ч гэж тэ 20 оны 19 оны манай хөрхөн өөрсдөө монголоор германаар танилцуулж байгаа бичлэг байдаг. Тэгээд хөрхөн йога хийж байгаа бичлэгүүд байдаг. Энэ мэтлэн за хөрхөн дурсгалтай. Тэгээд одоо би чинь зөндөө л олон одоо ютага ахтаа бол би бичлэг хийх ерөнхийдөө айгуу дуртай хүүхдүүдээ жоохноос нь бичлэг хийх зураг мураг дарах айгуу дуртайсан. Тэгээд айгуу олон компьютер утас ноутбук гэдэр сольж исэн. Манай хүн чинь нэг ааш бодлохоор пүн цахаа ичдэг, дэлгэцийн тоглоо ичдэг, тэгээ левдэлчдэг. Тэгээл нөгөө дотор нээсэн гоё хэрэгтэй юм юу ачдаг, устчдаг, үгүй болчдаг. Тэгээд энэ YouTube дээр ингээ гоё турсгалтай юм уу хийгээд хадгалвал гоё юм байна гэж бодож яснаа. Сүүлдээ болохоор одоо нөгөө нэг очирхэлтэй амьдралаасаа салсны дараа ерөн юм нөгөө тим амьдралтай хүмүүс аягүй их байдаг угаасаа. Тэгээ ганц бие ээжүүд аягүй их байдаг. Тэгээд ерөн яагаад дандаа ингээл нөгөө нэг гоё гэр бүлүүд эсвэл хөөрхөн гоё залуу хүмүүс одоо охид хүүгүүд эсвэл тэгэл тиймэрхүү хүмүүс YouTube блог хийдэг штэ тий. Тэгээд тийм хүмүүс блог яаж хийдэм юм чинь яагаад ганц бие ээж хийж болохгүй гэж ганц бие ээжийн амьдрал тэгээ ганц бие ээж зөндөө байдаг. Аягүй байдаг. Тэгээд дандаа мундаг бас хүчрэхэг тэгээд айгүй юм сэтгэлийн тэнхээтэй хүмүүс байдаг. Тэгээд би бас нэг тэгэж бодлоор чирэл айгүй гоё ганц би ээж нартай тийм ярилцлага хийдэг болол гоё юм болоо гэж бодлоо. Ерөнхийдөө бас YouTube-ээ сайжруулмаар байдаг, блогоо гоё илүү явуулмаар байдаг. Нэр чин тэгээд ихний ээлжинд нэмээд байгаа манай эмээ чинь бүр олон жил ганцаараа явсан. За 40 эдтэй л илүү дээ манай өвөө өнгөрөөд тэгээд өстө нэрэ гадаа ирүүлж дотор им болж гэдэг лөө тиймэрхүү эмээсэн. Тэгээ миний эмээ ч одоо 94 настай мундаг гоё хүн байдаг. Тэгээд эмээтэйгээ нэг ярилцлага хийгээд би хамгийн ихнийхээ ерөн эмээтэйгээ ярилцаж үзье гэдэг эмээтэйгээ аягүй гоё бичлэг хийсэн байхгүй юу. Тэгсэн чинь бүтлгүүтээ ямар ч дуу байхгүй эмээгээ бүр хөөрхий бэлдүүлээд гэж одоо нөгөө дээл хувцас өмсөл хөөрхий ингээл нөгөө манай эмээ чи 13 хүүхэдтэй. Тэгээд 13 хүүхэдтэй нөгөө гоё нөгөө их нөгөө одонгуудтай зөндөө их гоё одонгуудтай тэдрэг зүүцээ айгүй хөөрхөн юу атсан бэлтцээсэн. Тэгээд айгүй хөөрхөн бичлэг хийсэн чинь даанч нөгөөх маань дуугүй бичигдчихсэн. Бараг 30 минут хөөрхий эмээг баахан яриулаад тэгээд нэг тэгсэн. Одоо харин 100-аас өмнө нэг тэгсэн. Тэгээд 100 эмээ минь лагер гарцсан. Тэгээд лагер магарт ер нь жоохон боломжгүйсэн. Тэгээд одоо буцаа лагераас ирсэн байгаа эмээтэйгээ бас нэг гоё ярилцлага хий гэж бодлоо. Тиймэрхүү бас санаа яваалаа. Тэгээд яг эзэнээс яаж хэрэгжүүлэхээ бас мэдэхгүй байна. Тийм олон ганц бие ээж нар гоё таньдаг мундаг ээж нар юу байна. Тийм нэг бодол санаа бас байт. YouTube-ийн талаар ярихад тийм. Тэгээд би ч одоо 2400 хэд хэллээдээ ямар ч 2500 арай хүрээг байгаа тийм дагалдагчтэй. Тэгээ бас ингийн бас чамгүй их үзэгчтэй. Хөөе тэгээ тэрний чинь заяа дөнгөж 38% нь лөө дагсан хүмүүс нь тэгээд нөгөө хэд зөндөө олон хувь нь дагаагүй үздэг хүмүүс зөндөө байгаа байхгүй юу. Тэгэхээр яг бас хүмүүстэй хэлэхэд нөгөө ингээд тэгтээ яг би одоо яг гоё юм бичлэг ингээ хийгээд оруулъя гэж бодож байгаа. Ихэнх бас хүмүүс маань хөрхэн яг нөгөө YouTube-ыг яаж даагдгийг, яах ёстой, гэдэг юмнуудыг бас мэддэггүй хүмүүс зөндөө байд юм лээ. Тэгэхээр тиймэрхүү бичлэг айгүй гоё өвтэйхэн гоё ойлгомжтой тайлбарлаад хийхийг одоо хийн энтэй цуг хий гэж бодож байна. Тэгээд нөгөө хүмүүс чинь хөрхэн дагаж мэддэггүй юм. Тэгэнгүүтээ YouTube-ээс ингээ бичлэгээ хийчихэд нөгөө Facebook мөгтэй ингээ тавьчихаар айгүй хөрхэн Facebook-аар дамжуулаад ингээ орж үзсэн хүмүүс айгүй их байдаг. Тэгсэн мөртлөө хөрхэн дагаж мэдгүй. Тэгээд ерөнхийдөө дагалдагчдууд ингээ нэг дагахыг дарахаар бидэрт бас нөгөө нэг хөрхэн цент орж ирдэг. Тэр нь тэгээд хөрхэн бидэрт уулаа орлого болох ёстой юм байт юм лээ. Тэгээд
Би ерөөсөө арлага морлого мөнгө төгрөг ерөөсөө нэг ч авч үзээгүй байгаа. Тэгээ уусаа бүр 2400 дагалдагчтай ээж цалин авч үзээгүй гэхээр бас айгүй бүр тийм нөгөө цөөхөн дагалдагчтай хүмүүс бүр хэцүү юм байна. Дээрэс нь тийм олон дагалдагчтай байхын тулд бас бүр мундаг байх хэрэгтэй байна гэж ойлгоод байгаа. Тэгэхээр миний хувьд бол цалин малин нэг ч авч үзээгүй. Тэгээд хамгийн багаас нь 70 евроноос хамгийн бада 70 еврогоо болсон хүрхэн миний данс руу хийж мийх хэвээр юм байлээ. Тэгэхээр одоохондоо 70 евро хүрээгүй л явж байгаа юм шиг байлээ. Тэгээ харсан гэхдээ 60 хэд болчих өчсгөргөн тэгэхээр нэг тэгж байгаа нэг анхны цалин YouTube-ээс цалин авч үзэх юм шиг байлээ. Тэгээ YouTube ерөнхий эхлүүлэх гэж байгаа. YouTube-ийн сонирхдаг охид дүүгүүд ерөн гэр бүл ямар ч хүн байж болно шүү дээ. Ер нь чаддаг, мэддэг хүмүүст хэрэгтэй гэж бодож байгаа бол та бичлэг хийх бүрэн боломжтой. Бичлэг хийж оруулж авал нэг ч гэсэн хүнд амьдралд нь тус олоод, ажил амьдралд нь хэрэгтэй тус оллоо шүү. Тэгэхээр YouTube-ыг заавал миний хувьд тэгээд хүмүүс айгүй тэгж YouTube хийдэг хүмүүсийг айгүйх цалин байлаа, айгүйх мөнгө төгрөг авдаг гэж боддог юм шиг байгаа. Тэгэхээр тийм биш шүү. Миний хувьд бол тэгээд авч үзээгүй байгаа. Тэгээ тийм амархан авах юм биш. Тийм амархан их дагалдагчтай болох юм бол биш юм билээ. Гэхдээ хүнд хэрэгтэй яг хүнд хэрэг болно гэсэн юм бодож байгаа, мэдж байгаа бол ерөнхийдөө гоё YouTube хийгээд хүмүүстэй хэрэгтэй юмнуудыг түгээгээсэ гэж хүсье. Чаддаг юмнуудаа мэдээд хүн болгонд чаддаг юмнууд байгаа. Тэр олгоныг гоё гаргаад мэдүүлээд бас YouTube гоё хуцтай болох боломжтой шүү. Амархан шүү. Би одоо гэхдээ яг хүнд бол заагаад өгч чадахгүй. Яг тэр үедээ бас YouTube-ээс герман хэл дээр л бахада хайж мэж завар мавар нэж байгаа л нээсэн шүү дээ. Тэгэл юм болгоны ерөөхдөө тэр үедээ яг YouTube-ээс хайгаал ерөөхдөө ямар нэг л юм нөгөө одоо англи ч юм уу, герман ч юм уу те одоо хятад хэлч хятад мэдгүй байна. Хятад ч нэр нэг тийм юм уу ашиглуулдаггүй ч тэгвүлээ. Одоо юу Facebook мөкгийг бол ашиглуулдаггүй гэжтэй тий. Зарим нэг тийм ямар ч гэсэн ингээл ямар нэгэн гадаадын өөр нэг хэл сурцсан байхад алхам ингээд илүү явах боломжтой. Тэгээд тэр хэлээрээ янз янзын гоё мэдээллүүд олж авах бас айгу зүгээр юм бэлээ. Монгол хэлээр хайхаар ерөн ховор гарч ирдэг. Одоо тэгэл ингээл бид нар шиг одоо тийм мундаг сайн мэддэг хүмүүс ингээл YouTube-ээр ингээд бичлэг ингээд тэгдэг гэл ингээл оруулах юм бол бас хэрэгтэй байгаа байхгүй. Би бол одоо ямар ч гэсэн ингээд Facebook-ийг, YouTube-ийг утсан дээрээ утсан дээрхээ та нар яаж ашигладаг? Би өөрөөхөд яаж ашигладаг? Би ч юм тийм мундаг биш л дээ. Гэхдээ өөрийнхөө хэмжээнд жижигхэн хэрэгтэй аппликейшнуудыг ашигладаг. Тэгээд Google зургуудаа хадгалцдаг. Өөрч одоо тэгэд ерөөхдөө YouTube дээр нөгөө хэрэгтэй хүмүүсээ дагаа хэрэгтэй бичлэгүүдээ үзчихдэг. Facebook дээр гэх мэтчлэн тэр мэддэг шатдаг жижиг шажигнуудаа гоё бичлэг болоод оруулъя. Тэгээ та нар тэндээсээ бас нэг ч гэсэн юм мэдэж аваараа мэддэг хүмүүсүүд нь алгасаарай. Би тэр мундаг мэддэг хүмүүсийн хажууд бол мэдгүй штэ. Яг ингээл ээжийнхаа үеийн хүмүүст ч юм уу те тиймэрхүү хүмүүс үзвэл тэгээд тиймэрхүү хүмүүст зориулсан маягийн ойлгомжтой бичлэг оруулнаа. Атахгүй. За тэгээд нэг иймэрхүү хөөх 48 минут ямар их ярьцсан бэ? Ингээ энэ мэтлэн ингээл нэг ярихгүй жаал ярих юм зөндөө орж ирээд байхгүй. Тэгээд утгарын хайр үеийн санаачин бол нэг тиймэрхүү л байна дөө. Тэгээд би одоо ер нь жоохон энэ тэнд хямрал эхэлж जैन. Тэгээд мөнгө төгрөгөө бас жоохон хэрэггүй мэргүй юмд би өөрөхдөө тийм амар хэрэггүй юмд ерөөсө зарлага гаргадаггүй жишээ нь янз янзын брендийн хувцсууд ч юм уу янз янзын эмэг зүйлт мүлт жоохон багтаа л жоохон гэж нэг 10 жилийн өмнө ахтаа л янз янзын эмэг цуглуулдаг байсан. Тэгэл тэдрэнд мэн одоо ихтлээд янз янзын гоё хувц унар мунар гэл нэг цуглуулад байдгүй.
өөртөө таалагдсан өөртөө болсон хувцас тэгэл амар олон жил өмсчдэг. Тэгээ илүү дутууны хийх юмд мөнгө зараад идэггүй яг хэрэгтэй гэсэн юмдаа мөнгө зардаг. Чи надаа тийм курсүүд мөрсүүд гоё онлайн хичээлүүд гэл гих мэтлээ. Тэгээ одоо ирэх 12 сараас би амарчсан бас энд фитнесээ 1 жил явчлаа. Энэ фитнес мэдсийнхаа зарлагыг ерөн гэрээрээ бас тасгалаа хийгээд би галбраа сайн нөгөө коронавитой үе чи 2 жил фитнест явахгүй байсан хэдий ч яг би галбраа яг л хэвэндээ байсан. Тэгээд байлгаж чадчихсан болохоор фитнесээс илүү зарлага гэж бодод. Тэгээд одоо энэ 12 сард миний фитнесийн хугацаанд дуусж байгаа, 1 жилийн хугацаанд дуусж байгаа. Тэгээд хаалгая гэж бодож байгаа. Тэгээд гэрээрээ тасгалуудаа хийнэ гэж бодож байгаа. Гэх мэтлэн өөр танах манах юмнуудаа таньж эхлэндэ гээл бодоол байж байна. Тэгээ миний хувьд бол би айгүй тийм юу тал дээр айгүй муу хүн. Миний сурах хэвээр бас нэг айгүй том юм. Санхүү дээр айгүй муу цуглуулж моглуулж чаддаггүй. Нэг амар өрөөдөөдгүй мөртлөө нэг амар цуглуулж чаддаггүй. Яг л хэрэгтэй юм дээ. Тэгэл одоо гэхэд сормосны материалуудаа, захиалгын материалуудаа гих мэтчлэн тэгэл хэрэгтэй л юмд л үрж байгаа л да. Тэгэл ерөөхдөө мөнгө хөргөж чадахгүй тэгэл тиймэрхүү л яваад байгаа. Тэгэхээр санхүү дээрээ л илүү анхаарлаа. Тэгээ санхүү дээр анхаарад ерөөхдөө бас хэрэгтэй гэсэн видеонуудаа одоо идрат гэдэг шүү дээ тий идратын видеонуудыг аяг үздэг. Тэгээ ерөөхдөө бас YouTube мөд дээр хэнийг ямар хүмүүсийг дагдаг саруулъя за. Тэгээ та нар минь ч гэсэн тэр хүмүүсийг дагаад гоё хэрэгтэй юмнуудыг мэдэж аваад хэрэгтэй өмнөдийн амьдралтаа хэрэгжүүлээрэ гэж хүсье. За тэгээ бичлэгээ дуусгах юм ч одоо бүр 50 минут болчлоо. Тэгээ энэ нөгөө нэг урт бичлэгүүд оруулчихаар нөгөө YouTube руу бас орохтой айгуу да. Гэх мэтчлэн тэгэл YouTube хийнэ гэдэг чинь ёо тийм амархан юм биш. Тэгтээ нөгөө хийх гэж байгаа хүмүүсүүдийг бас нөгөө юу яачиж маадгүй. Ер нь тэгээд айгуу гоё нөгөө үнэхээр миний хийх ёстой юм байна гэд хийх юм бол тэгээ сэтгэл зүрхээ гаргаад цаг зав гаргаа хийх юм бол гоё хэрэгтэй. Тэгээд би ч отоохондоо тэгэл цаг зав маань бас болж өгөхгүй мөө хүүхдүүдэд анхаарлаа тавина, өөртөө анхаарлаа тавина, ажиллаа хийн, сормуусаа хийн гэл хийх ёстой юм зөндөө байна. Тэгээд юмыг амжуулах гэж хичээж л явна да. Тэгээд үргэлжийн юм хэцүү цаг байхгүй, үргэлжийн юм байхгүй гэж бодож байна. За тэгээд угаасаа зовсон үе зөндөө байгаа болохоор жаргах цаг удахгүй ирнэ. Тэгээд тэр үедээ бас гоё бай. За тэгээд бүгдэнд нь амжилт хүсье. Бүгдээрээ сайхан эрүүл ад жаргалтай байцгаагаарай. Амжилт. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяртай.